За бүгдийн амгалан гэлтэй. Тэгшингийн журлам, орчин жидун. За дөрөвдүгээр сабжид. Туа гагду гангийн намбажи ба за шатва дума ёттэй. За энэ юу ярих гэж байгаа юм гэхээр өмнөх хичээлдэр бид нар тогбоши үзсэн тийм ээ. Шидэв аа шидэв түүнэ нямун сундаг намжин сундаг тийм ээ. Бүгд шидэв гэж арлаад явж шүү дээ. Шидэв нямун сундаг, шидэв намжин сундаг, шидэв занзан догба, шидэв дагзан догба гэдэг. За энэ дөрвөн догба ярьсан тийм үү. Энэ дөрвөн догба болвол за ямар догба юм бэ гэвэл өчигдрийн хичээл дээр зүйлээ дадун дэрүндү зэн биш хэрэг. Тэр догба юм гэсэн тийм үү. Дадун дэрүндү зэн биш. За тэгээд хоорондоо галваа юу, мянгалваа юу гэж ярьсан тийм ээ. За өнөөдөр энэ дөрвөн догба маань шидэв нямун сундаг, шидэв намжин сундаг, тэгээд шидэв занзан догба, шидэв дагзан догба. Энэ дөрвөн догба маань гагдув гангийн намбажи юм балааш. Одоо дума ётэй гэж. За гаггүй намбажи юм уу, дүви намбажи юм уу гэдгийг шинжилнэ гэж тийм ээ. Гаггүй намбажи. За ер нь бол юун дээр дойрог дүүрээ энэ төр гагва дува гэдэг бол ерөнхийдөө тухайн зүйл маань бидний одоо оюун ухаанд ургахтаа тийм ээ одоо бодогдоход болвол эерэг байдлаар байна уу сөрөг байдал тийм юмсыг үгүйсгэсэн яцаасан юм уу тэгээ гагва дотор олон янз байгаа шүү дээ баян гаг мягаг гэдэг юм уу тэгээд нөгөө раншэжүүд байна да ранжи гагжаа гагшил дүүчэшин пемба мепемба гэдэг энэ талаас нь бол маянгаг мягаг гэж ялгаж байгаа тийм ээ. За тэгэхээр эерэг байдлаар ургаж гин үү, сөрөг байдлаар нь ургаж гин үү гэдгээр нь гагва дува гэдгийг бол ялгаад байна тийм ээ. За тэгтээ бол гагва гэж хэлэх олон хувилбар байдаг. Тухайн зүйл гагва юу мөн үү биш гэдгийг олон хувилбар байгаа. Дува гэдгийг одоо тайлбарласан олон хувилбар байгаа. Нэр томьёо нь адилхан боловч бодох утга нь бол өөр өөрөөр тайлбарласан ийм номлол бол олон байдгаа гэж тийм ээ. За шива. Тэгэхээр одоо ярих юм нь бол энэ тэгчингийн журлам ярьж байгаа. Тэгчингийн журлам дотор бол догваши гарсан. Тэр догваши гагви намбажи юм уу, дүви намбажи тийм гагва гэдэг нь бол одоо зүрг юм уу юмсыг яцаасан үгүйсгэсэн ийм байдалтай юм уу гэж. Тэгвэл дува гэдэг нь бол одоо юу гэдгийг эерэг муу юмыг одоо баталсан ийм байдалтай юм. Хэлэн юм бэ гэдгийг нь бол тийм үү. За гагдув гангийн намбажи юм бала шадва дума ёдэ довн ханжээ ишээ шавжин шүндан. За энэ бол нөгөө хүн багшийн одоо ширчин дог тайлбарлсан олон янзын дэлб тайлбарууд бол одоо баг парчингийн баг хамгийн ихний хичээл дээр шахуу ярьж ирсэн шүү дээ тийм ээ. Хідэн дэлб байдаг юм бэ. Тэгээд доотой жарлсан, доотой жарлаагүй гэдэг янз янзын дэлб. За тэнднэр дээр бол энэ лон санжээ ишээ шав тэгээ одоо энэ хойно гарах нэрнүүд бол ихэнх нь бол дурдаг. Тэрийг бол санаж байгаа. За ловн санжээ ишээ шавын шүм болоод мөн юмсум донжижис түмбэрдэн бадан ловн санжээ ишээ шавжин шүндан юмсум донжижис түмбэрдэн бадан будаширигийн шүнлэ догва шига гагдагдуу чад. За дээрх одоо энэ ловнгуудын номлол сургаалаар болвол үзэл онлоор бол нэг өсtöндөө догва шига гэдэг нь дөрвөн догва маань дөрүүлээ гаггүй намбажи тийм ээ гаггүй намбажийн гагдаг юм номсон байдгаа гэж. Дозова чимбүү болвол шидэв занзан догва гагдагдан шэн сүм дувдugдуу задлаа гэж. Шидэв занзан догва ганцаараа гагдаг юм гэж. Бусад нөгөө гурав нь бол тийм ээ нямун сундаг, намжин сундаг, тэгээд
шидэв дагзан дугуй 3 болвол дүвдэг юм а гэж. Дөвийн Намбаажингийн дугуй юм а гэж. Тийм ээ. Задлаа. За ингэж бол хэлсэн байна гэж. За тэгэхээр ерөнхийдөө ингээд тоочоод өнгөрсөн байна. Тийм ээ. Энийг бол айхтар яагаагүй байна. За манай их чааны лам бол шууд одоо няцаагаад тийм биш. Тэргээд бол мэтэлдээ ч гэдэг юм уу ингээд шууд яваагүй. Ингээд орхисон байна те. Зүгээр ингээд тоочоод дурдаад өнгөрсөн. За энэ ч бас утгатай. За ранлүгний гэж. За тэгэхээр Банчин Соном давг ламын өөрийн одоо ёс нь бол яг хөө ранлүгний Эрдэн шидэв дугаалаа шидэв дугаа дотор те шидэв дугаа гэж дөрүүлэл байгаа шүү дээ тийм ээ шидэв дугаа дотор бол гагдуудын дүвдэг няга шадва индэ гэж няга шадва ин гэж гагдууд дүвдэг бол няга шадва амжин сундаг Ямон сундаг дагзан дугаа занзан дугаад бол агуй намбааж энэ ч байгаа би намбааж няга шадва индэ үнэн юмла мигнэ лон жожир дэмбэр шимби шингэрэг дан за энэ Ямон сундаг шүү дээ тийм ээ үнэн юмла мигнэ шидэв нь Ямон сундаг гэдэг чинь нөгөө гүнэн юмла мигнэ лон жожир дэмбэр шим биш гэдэг тийм үү тэр гүнэн юмла лон жожир дэмбэр шим энэ дээр хараа тэр боц энэ дээр лон жажир гэсэн байж харж байна уу тэгэхээр өчтөрийн хичээл дээр лон жожир гэд гарч ирээдсэн шүү дээ тэгээд энэ нароо байх уугүй юу гэдсэн одоо энэ дээр болохоор нараагүй бичсэн байж шүү гүнэн юмла мигнэ лон жажир гэсэн боц энэ нь зүв баг шүү би юу тэгж бодоод байна энэ наруу байхгүй лон жожир гэхээр арай тийм ээ он жажир дэмбэр шим энэ дээр бол нараагүй бичсэн байж шүү дээ. Уул нь яг л нэг л юм ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ компьютер дээр ингэж нөгөө шивж ингэж бэлдсэн энэ номнууд заримдаа нэг ийм таанууд бас байгаад байна шүү. Тийм ээ. Бид нар бол нэлээд янз янзын юм жижиг юм таанууд хэвлэлийн алдаа л да. Ийм та бол таарлаа шүү. Тийм тэр өчтөр бол зүүн сүүл рүүгээ тэгээд лон жожир тэгээд бийж бараг уншаад явсан. Нэг хоёр дээр энэ байхгүй болов уу гэд нэг ярьжсэн да тийм ээ. Тэгээ сүүл рүүгээ лон жожаал гэд гараад. Тэр баг тэгээд тэр үгээ копидо тавиад ирсэн юм. Одоо энэ дээр болохоор лон жажир гэсэн бооз. За гүнэн юмла мигнэ лон жажир дэмбэр шимби шингэрэг дан сүнзэн дэндун дэндүвдүү шимби лоныга эрдэн шидэв догор сүмбичэр. Шидэв догоо дэмбэр сүмбич. Дэрдэн шүү. Дэрдэн. Гав дэрд юм ба гэсэн санаа шүү дээ. Одоо энэ үед ярьж байгаа энэ жорломын үед ярьж байгаа энэ юу бол юм аа гэсэн санаа шүү дээ. Шидэв дугуурсан бич. Тэр энүүгээр юу гэж хэлдэг вэ? Гүнэн ямар ламын лонж жижиг дэмбэр шим. Тэгээд сүнзэн дэмдун дэндүвдүү шим. Сүнзэн дэмдун өөрийн дэндүвдүү шим юм лоо. Үг шүү дээ. Энэ яга бол дэрдэн шидэв дугуурсан бич. Оноо дэрдэн шидэв дугаадан гагдаггүй шинтүн ёна намби чачөөдөн дойвор журоо шинаа мижүрдээ гэж. За энэ намби чачөө гэд бид нар юун дээр ярьсан шүү дээ тийм ээ. Өмнө хичээл дээр ярьсан шүү дээ. Намби чачөө санаж байна уу? Нөгөө мегва мэрдэг лас угаа дэмбэ динжин дийний намбан уншин ласг гог гэд намба гэд намби чачөө ярьсан шүү дээ. Тэгээд намби чачөө бол юу гэлээ? Тэгчингийн журламч нь мегва болвол тэгчингийн журлам болвол Дембашила рэгби намдан 50 гона мегвэр Дембаин гэсэн мегва мэрдглаас уга. Мэрдгва лаас уга гэдэг чинь мэрдэг суг зүдэг динши Дембашийн чачөө мэрдгва тэргүүтээ 16 одоо чачөө байгаа тийм үү. Энд бол рэгби намдан 50 гона мегва гэсэн. Намба бол юу лээ? Намба дотор болохоор рэгби намдан 50 гоног догооган шиг тэгмэн ла дэ мэвэ ч тэргээ ярьсан шүү дээ. Тийм санаж байна. Тэр намбэ чачоо. Намба дээр болохоор нөгөө чаши чачоо гэдээ ярьсан шүү дээ. Чожин жидүүн да тэгээд гарч ирсэн. За тэрийг санаж байгаа. За тэгэхээр энэ тэр үед ярьжсэн тэр намбын чачоотой дойвор журоо гэдэг нь байгаа ийм гим гарч байгаа юм биш үү? Одоо энэ дэрдэн шидэв догоодан гагдаггийн шинтүн ёна гэж шүү дээ. Гагдаггийн шинтүн байгаа юм бол намби чачоо те
давхцаж байгаа. Яг тэр үед ярьж исэн яриа энэ дээр гарч байгаа юм биш үү? Тим гим гарч байгаа юм биш үү? Их юм бол тим гим гарахгүй маа гэж. Тэ? Дэвийн жон, дожон бол байхгүй гэсэн санаа шүү дээ. Дойвор журоо шинэ мижүрдэ эрдэн гагдаг яна сүнзэн дэмэдүү дугуйн лоо юм мөгөө бич. Эрдэн гагдаг яна сүнзэн дэмэдүү дугуйн лоо юм би чаваа байх. Чаваа байх. Өмнөх бол нөгөө юу лээ Дэмбаши лаасууга тийм ээ Дэмби динши мэрдогсуу жүдүг лаасууга тэгвэл нэгнэ тэгээд юу лээ регби намдан 50 гоноо доголж байгаамаа. Дараа нь юу гэлээ тэгчин жормжис донёд регби намдан 50 гоноо дог байгаа шиг тэгмэн ла Дэв Мэвичэр гарч ирсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ гав дээр Дэмби юу болвол гагдуг яна хүнзэн дэмэдүү дугуйн лоо юм. Дэмэдүү дугуйн лоо юм. Аваа чочоосууд жүрцүүлний гондоо шатсан бадаруу. За чочойг бол өмнө ярьсан шүү дээ тийм ээ. Ши чочой бол өмнө ярьсан. Гондоо шатсан бадаруу. Она сими гомба нийтлаа суг шээсуг жис. Сими гомба нийтлаа суг шээсү тийм энэ цацаг давааны үг шүү дээ тийм. Сим ер нь бол нөгөө уншихтаа сими гомба нийтлаа суг гэдэг ер нь бол утга нь сим мегомба нийтлаа суба гэсэн үг шүү дээ тийм ээ. Мегонва гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тийм мегонва гэдэг нь сэтгэл бол одоо айхгүй айх чихүүцэхгүй гэсэн санаа шүү дээ тийм ээ. Санаа үг нь бол. За энэ хүн юу гарч байгаа юм гэхээр Семи гомбоны талаас тэмэг тэргүүтнэ тэгчингийн жорлон болвол тэгмингийн жорломлаа Ёнзонжийн гоноо чадвар багвар тэнцүүл жидар ян шана. За Ёнзон өмнөх нөгөө бүр тэгчингийн жорлмын завийн савжид дээр нөгөө санаа санаж гин юу гэж гарсан шүү дээ тийм ээ. Тэгчингийн жорлом тааж адвалаа гэж хэлсэн шүү дээ. Тийм ээ. Дэн овоо Ева жичүүл Чиван содун лойроглоо жадваа гэд. Тэгээд дараа нөгөө нэг жайвар чана гэд дэлгэрэнгүй ярихад Мигва мэрдэг ласууга Дэмбэ динжинд намбан оншин ласууга тэгвас сүмжүр тойвичүү гэд тэгээд Семи гомбо нядлаас сог химээх тэргүүтэр Ёнзонгийн гоноо чадвардуу пагва гэдэг. Хүлэгний жорлон болвол баг хүлэгний жорломоос болвол чачо намбан аян гоноо чадвардуу пагва ийн гэд хэлсэн шүү дээ. Тэн дотор Ёнзон гэд гарч ирсэн шүү дээ. Ёнзон. Тэр Ёнзон дараа нь за Ёнзонжийн гоноо за Чингийн жорлон болвол тэгмэнгийн жорлоноос Ёнзонжийн гоноо чадвар багвардын Жидар яншина дийн цүл ёдой шүндэ жансан жорлон дагжин дүү жүрбийн чоги бүрлгүү жансан чоги бүрлгүү жансан дийн чи Ёнзон юм аа. Чи Ёнзон. Жансан жорлон дагжин дүү жүрбийн чоги бүрлгүү жансан дийн чи Ёнзон. Дийн жүжи нинжи чөмбүү гэдэг нь бол жансан жорлон ба түүний өөрийнх нь сэтгэл үнцэнд байгаа нинжи чөмбүү болоод тэр бод сэтгэл жансан бол бод сэтгэл нь бол түүний гэдэг нь тэр жансан жорломбын юу бах нь нангийн Ёнзондууд юм. Шиг тэгмэн жорлон баала мэв. Тэгмэн жорлон баала. Тэгмэн жорлон баала явууртаал гэд ингүүл яг хуу тэгмэн жорлон баала явууртал тэгмэн жорлон баала ранги дагжин дүү жүргийн чоги бүрлгүү тэгмэн жорломбын чи Ёнзон юм биш. Чи Ёнзон юм биш. Чоги бүрлгүү жишээ нь домбоо шагжаа төвөө тийм үү? Чонхор горвоолаа дэнэ жансан жорлон баада нянда товлж байгаа. Нянда товл. Тэгэд тэрний чи Ёнзон маян бол. Чи Ёнзонгийн цээ шог. Чи Ёнзон яг ямарыг янта жорломбын дагжин дүү жүргийн чоги бүрлгүү ёдом мэд байгаагээ тавьж болно үстэй. Хинжаан тамжид нөгөө тань жээлнэ болно үстэй. Тэгэхээр тийм дагжин дүү жүргийн чоги бүрлгүү тавьж болно үстэй. Тийм одоо юу байх юм бол чоги бүрлгүү байх юм бол тэр чоги бүрлгүү чинь Дэн давын тэгмэн жорломбын
чи янз маян бар. Баян гэх юм бол одоо энэ ярьж байгаа Жансан Жолонби Дагжин дүжиргийн чогийн бүрэлдэхүүн те Жансан дийн чи янз ийндээгээд тавьсан дагийн яг адилхан Жансан Жор Тэгмийн Жорлонбаатар тавихаар яах ялгааны юу? За яг хөө тэр Тэгмийн Жорлонбад бодийн сэтгэл яг байхгүй юм байгаа. Гэтэ одоо юу гэдгийг Симжан Таяа бала мигвийн юу бол байгаа шүү дээ тий бас Тамиши тэр бол байгаа шүү дээ тийм ээ. Бат тэгж асуувал юу гэх юм бол та тийм ээ. Дагжин дөрөв жургийн чогийн бүрлүү Жансамдын чи янзанда ийн жүжин инжи чүмбү Жансамдын нангийн янзунд дэмбага шиг Тэгмийн Жорлон бала тэ мэвчэр дэя пагва дарнаа гэж юм. Дэя пагва дарна Тими гомбо нилаа суг ди минтүн чог борва намба гүндүү янзын ин гэж. Тиймээснэр Жансан Жорлон би нангийн янзун ойсуудын бадан овоо нэмэс суг овоо нэмэт цогдон жид ийм минтүн чогурва намба гүндүү янзын хэмээхээр Жансан Жорлонбын чи янзун ойсуудын ба индээ гэж. За энэ чи янзын нэг нь нангийн янзун ойсуудын би шүн юм байлгүй тийм ээ. Чи ойсуудын ба индээ нянан л тав хайваадан гэви шэнинжин янчуусимбин ёнсуудын ба иноо гэж. Иноо гэж. За тав хайваадан гэж штэ тийм ээ. Түрүүн тав мехава гэд урд нь юу гарлаа? Жансан Жорлон ба тавла мехава гэдэг нь бол нэг бол бодийн сэтгэл гол. Нэг бол оны дугуйн шэр голлоод тах юм бол энийг тавла мехава гэдэг тийм. Одоо тэрэгтэй энэ тав хайваа нь бол тэрнтэйг адилхан тавьж болох юм уу бас. Энэ нянан ер нь бол за тийм. Янан л тав хайваадан гэви шэнэнжи жанчуусүн би ён сүзэн ба яна шэ ан сумба дэла тав хайваа вандуцадна тэм мишумба нэтэн мегомба аасугийн жула замбаны шэдэн. За тийм байгаас тав хайваадан гэви шэнэнжийн жанчуусүн би ён сүзэн ба энэ шэ ан сумба дэла тав хайваа вандуцадна гэж. Тав хайваа вандуцадна гэдэг чинь Жансан Жорлонбоо маань яах вэ гэхээр тав хайваа болж нөгөө гонид жанживжсэн хоёулангийн одоо аль нэг нь одоо гол болохгүйгээр хоёулангийн сүн дүү бэрлэн гоо тийм ээ. Тэгээ тав хайваа вандуу зав. Тийм болохоор яах вэ? Тэм мишүүн бай. Гэлэн шав. Мягонва гэдэг. Айх тийм айх хүүцэх зүйл. Тэргүүтээ жула замбаны шэд гэви шэнинжи ёнсу симбаны humbu ласууна мадевийн чөжийн бар нам мэрдагва ласууна намсу мимигвис донж дэсүн. Ловон дарна Тими гомбо нийтлээс өгшөөс шолоогоо жигээс Жансам Жорлонбын чи янзун ойсу дэнжин нангийн янзун ойсу мадамбар чаддаг. За ловон сингээ самбуу бол Сими гомбо нийтлээс өгтөргүүтээ ондог жингийн засдаг бол нэг шолог одоо энэ үгээр бол Жансам Жорлонбын чи янзун ойсуудын баян нангийн янзун ойсу мадамбаян гэж бол номсон байна. Илчинлээ намбар догоо шидан дембаны тавла хави гэви шэнинжин араншин ёнсу зэмба дембар жавичэр тэгвала сарду шуга шэжавала суга сумба инде шэдан элба дэрия гэви шэнин ёнсу зэмба гэви шэнин имбис ёнсу зэмба яно шэсумба дароо гэж. Шэсумба дароо гэж. За ингээд нангийн ёнзун чи ёнзун өсүдэ матингийн ялгаа. За тэрийг нь бол одоо Пагва Долдыгийн ёс, Ловонгийн ёс. За тэрийг нь бол Пагва Долдыгийн ёсыг бол Пагва дарна гэд тэгээ нянан татчих тийм ээ. Ловонгийн ёс гэд бол нэг нь ойсуудын ба чи янзун ойсуудын нангийн янзун ойсуу мадын гэсэн ийм юм тийм ээ. За энэ хүрээд бол Парчин Жидунгийн юу лээ? Тэгчин жорлом бол энэ хүрээд үүрч. Дараагийн сэдв нь бол эрэг ламаа болвол хамгийн эхлээд риг гэж байгаа шүү дээ ламаа. Риг гэдэг нь юу юм гэхээр нянтойгийн риг юм уу? Чин риг юм уу? Тэгмэр риг юм уу? Энийг таны хүн бол
баг хүлэгний номонд авьяастай юм. Тэрэнд илүү дадлагтай юм хүн. Их хүлэгний номонд одоо илүү дадлагтай юм хүн. Хэрвээ одоо их хүлэгний номонд бүрдийн одоо төрлийн авьяастай ч гэдэг юм уу дадлагтай ийм хүнд бол баг хүлэгний номнох нь бол одоо тэр хүний цагийг л авч байгаа хэрэг. Баг хүлэгний авьяас одоо юутай хүнд бол их хүлэгний номнох нь бол аюултай ч байж мэднэ гэж байгаа шүү дээ тийм ээ. Бүр ч одоо янз бүрийн одоо догоос халаад эргэлзээ тэнгэлзээ төрөөд шовингээл лай саглах байдаг. Зэрэгээрээ бүр одоо буруу үзэл бодолтой болчих. Тэгээд одоо муу заяан төрөх магадлал өндөр байдаг тийм ээ. Бараг одоо хэрвээ тэх юм бол доошоо явах нь бараг эргэлзээгүй шах. Тийм учраас энэ риг буюу энэ язгуур үндсийг нь бол таних нь чухал байна. Тэр одоо тухай яриа. Тэгээд тэрийг яаж таних ямар одоо ямар зүйлийг хэлж байгаа юм гэдэг их мэтлэн одоо бол риг гэдэг дээр. За энэ риг бол маш чухал. Тэгэхээр Жуд Ламаа бол риг гэж хэлж байгаа нь бол тийм учраас риг гэхээр хэлдэг нь Жуд Лам тийм ээ. Нинтой риг байгаа мó. Тэгэхээр тэр нөгөө риг садва гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Риг садва, риг чадва гэдэг. Риг тэр язгуур тэрийн сэргийх аюулсан сэргийх. Энэ тухай. За тэгэхээр одоо бид нар бол энийг бол бүр орхиод парчин тажуудын тэгчингийн жорлом. Тэгчингийн жорломыг бол одоо за хажиг аранлагууд одоо юун дээр ямар одоо юун дээр тийм ээ. За Мегваданы намбадан шэсүгжин гавсуу жорвоод нь тааж адваа гэж. Дагжур годлно. Тэгээд готлсон дагжур дээрээ тааж адваа юм гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дамбууны тэгчингийн жорлом чөөжин тэгмингийн жорломла чачэдүүгийн гона чадвар пагде эла мегва намба жу ёнзон дэнцүүл яваас өгжин гона чадвар дуу паг вечэр гэж. За энэ парчин жидонгос нэг ялгаа байгааг та нар анзаарав. Жидонгос дээр бол ихтэй намбаа гэж гаргаж тийм ээ. Бангагийн гона. Одоо энэ дээр бол хажууд дээр бол чачэдүүгийн гона чадвар паг баян гэж тийм ээ. За тэгээд энэ дээр бол мегва намба жу ёнзон дэнцүүл ява гэдэг. Жидэн дээр бол энэ дараа өөр тийм ээ. За яваас хөгжин гона чадвар дуу паг байж. Явала хоноор. Ява тэгчингийн жорлом чэж тэгмингийн жорлом яваан гона чадвар дуу пагва юм бартал. Чадвар дуу пагва маян бартал энэ хоёр тэгээ тэгчингийн жорлом тэгмингийн жорлом жигба жигжаа юм байж. Юм бартал нягала тийм үү. Тэгчин жорломд тэгмин жорломч адилхан жорлом дод юм уу собооч дөрвөн хэсэг. Зүйл юу хөө? Яваагаараа ялгамжаатай илүү гэсэн. Илүү биш яг адилхан юм. Тэгчин жорлом дод гэж байгаа тэгмин жорлом дод юм уу собооч зүйл юу? Тэгэхээр яваа гэдгээр юу яа? За яваа суучин гоноо чадвар дуу баг гэж жайвала хоноор. Евийн гоноо чадвар багва мэтэ бартал. Өө юм. Бүр ихнээсээ энэ ягаад тэгээд мегва гэдгийг яриаг бол шууд яваан гоноо. За ингээд евийн гоноо чадвар дуу пагва ийн гэд тавьсан чинь за асуулт асууж байна тийм ээ. Евийн гоноо чадвар пагва мэтэ бартал тэгминжин жорломдоо чүмбрэн чимбүүн ява хадвичэр санаа мачвдэ гэж. За тэгмингийн жорломд дод юм уу собооч гэхгүй чүмбрэн чимбүүн ява бас байгаа шүү дээ гэвэл чава мажуу гэж. Харанлаг чава мажуу. Мачв тавьж байгаа нь харанлаг шүү дээ тийм ээ. Мачвдэ тэ тад чанс гэж. Тэгмингийн жорломлаа баг хүлэгний жорлом дотор бол баг дунд их гэсэн ялгал бол байгаа нь бол зүгөө таарч байна. Тантай санал нэг байна. Хэдий тийм боловч тэгмингийн жорлом чөчгла чүмбрэн чүмбүү ява мэвичэр гэж байна. Энэ хүн одоо гол юм хэлж штэ тийм ээ. Тэгмингийн жорлом чөчг гэдэг чинь жорлмын хамгийн сүүлийн үе штэ тийм ээ. Дод зэмүү соба чөчг гэдэг. Тэгмингийн жорлом чөчг дээр бол дотор нь баг дунд их гэсэн ялгаал бол байдгуумаа. Байхгүй. Ягаад үг гэвэл тэгмингийн жорлом сочиндан
чойчиг няга дүтэй гажигмар шад бичээрэг. Дүтэй гажиг. Тэгэхээр жорлом сочин гэдэг нь жорлом собак хэлж байгаа шүү дээ, тэ. Жорлом дод юм уу соба. Собо дотроо 3 байгаа. Чүнүү, бэрэн, чимбүү гэдэг. Тэгэхээр хамгийн сүүлийн жорлом собагийн хамгийн сүүлийн одоо жорлом соба чимбүүн үе болоод жорлом чойчиг хоёр бол дүтэй гажиг. Юусе нэг агшин шуургээл өнгө. Тийм ээ. Нэг агшин шуургээл өнгө. Нэг суудал дээр төрөх ийм байдаг юм аа гэж. Их хөлөгнийх бол тэхгүй юм байна л да, тийм ээ. Жорлом соба чимбуугаасаа чойчиг чүмүү рүү орно, тийм ээ. Их хөлөгнийх бол соба чимбуугаас чойчиг чүмүү рүү. Тэгээ нямшиг тоцвол шүү дээ, тийм ээ. Нэг нямшигаас нөгөө нямшиг руу шил. Ийм одоо маяг процессор бол дээд зам мөрлөгөө бол шилжиж орно. Орж байгаа нь юу юм гэхээр шууд чойчиг биш. Чойчиг чүмүү рүү орж байгаа. Хэлэх гээд байна шүү дээ, тийм ээ. Одоо манай хичээний чинь нэг онцлог нь шүү дээ, тийм ээ. Гороож авлах гэдэг. Шууд ингэж хилчдэг. Тэрийг ойлгохын тулд жоохон хориг. Харин баг хөлгөнийх бол жорлон собо чимбүү тэгээд яг тэр собо чимбүү төрсөн тэрүүгээр шууд чойчиг жорлом чойчиг төрөөд гүйцэждэг. Чойчиг чүмүү бэрэн гэсэн ийм үе шат байх. Бүр дүтэй гажигмаа гэж шүү. Дүтэй гажигмаа. Жазугийн гажигмаа биш. Дүтэй гажигмаа гэж. Ганц энчтгийн хооронд ингээл шорг гээд туул. Жорлом собо чимбуугаас собо чимбүү жорлом чойчиг хоёр бол зүгээр маш хурдан. Дүтэй гажигмаа биш шүү. Дүтэй гажиг. Жазугийн гажигмаа биш. Тэдвичэрэг гэж. За Невала Дэндон овоо нийлаа гэж. Дэндон овоо нийлаа Дамбуула ни ёвийн Люден ни гэж. Дамбуула ни ёдвийн Люден гэдэг нь Дамбуула ни ёв гэж. Дэндала ни ёд ни нь бол Люден сэмдэн гэдэг. Тийм ээ. За энэ өдөр бол одоо ерөнхийдөө энэ юуг нь бол мэддэг болж байгаа. Тийм ээ. Үгтэй явцын нь бол тийм додоон гэдэг. За Дамбууны ёдвийн Люденний за тэгэхээр тэгчингийн жорлом гэдэг чинь бол аль төрөл дээр хүрдэг юм бэ гэвэл Шэн нам тэгчингийн тонломдон дааваала чадварны зүгхамжийн дэнла тэгчингийн жорлом ойсу сард үжээва ёддэ гэж. Люденний Шэн нам тэгчингийн тонломдон дааваала ялгаа нь бол юу гэхээр зүгхамжийн дэнла тэгчингийн жорлом ойсу сард үжээва байгаа гинэ. Зүгхамын төрөл дээр бол тэгчингийн жорлон бол ойсу сард үжээва. Өмнө нь төрөөг нь чинээр бол төрөх байдаг. Мөн яг чинь дээд дэнла тийм ээ Сүхамын дэнла тэгчингийн жорлом дозэний ойсу сард үжээва ёвич. Ойсу сард үжээва ёвич. Сүхамын дэнла жорлом дод зэмүүний ойсу сард үжээва ёвич. Гэхдээ сонирн бооз баг нь бол яг чаваа байхгүй юм шүү. Сүхамын дэнла тийм үү? Тэгчингийн жорлом дод зэмүүний ойсу сард үжээва ёна. Тэгчингийн жорлом ойсу сард үжээвийн чавар. Хав. Жорлом дод зэмүү хоёр төрчгөө тэгчингийн жорлом төрлөө гэх юм. Собо чойчог хоёрын яах юм? За юу гэж юм бэ? Намшидлаа. За намшидлаа юу гэсэн бэ? Чойчог ойсу жэвэн дэм аян яас. Чойчог тийм ээ жорлом чойчог чинээр одоо ойсу сард үжээва хэлж байгаа шүү дээ. Ойсу жэва гэдэг нь ойсу сард үжээвийн одоо төрөл биш боловч доддон зэмүү Дүкхамба гашиглаян живан онноо гэж. Дод зэмүү хоёр бол зүг хамд бол зүг хамын зарим оронд бол төрөх нь бол байдаг юм гэсэн. Тэгэхээр одоо эндээс юу харагдаж байна? Манай ингээд сайн хожиг ойсуу живэн дэ маян яас энийг хэлээ. Тэр нь энэ дээр байхгүй гоц. Хожиг ойсуу сард живэн дэ маян. Хин. Тэгтээ хойдохыг харахаар маян дод зэмүү Сүхамба гашиглаа жива онноо гэж байна. Дод зэмүү хоёр бол Сүхамба гашиглаа бол байгаа. Тэгвэл одоо энэ чойчог гэдэг нь юу хэлж байгаа гэхээр Сүхамын дэн Сүхамын дэн дээр бол тийм дүрс ертөнцийн одоо төрөл дээр бол чойчог
ойсужевийн дэм маян яан гэд уншаад үзтээ. Цукамын бие одоо төрөл дээр чойчог ойсужевийн дэм биш боловч дод зэмүү хоёр бол Сүкхам гашигла живэн онно гэхээр яг тагтаад байгаа. Тэгэхээр дод зэмүү хоёр Сүкхам ба гашигла байгаа юм бол чойчон ойсужевийн дэм маян гэдэг нь хэнийг хэлж байгаа гэхээр Сүкхамын байна шүү дээ. Гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Сүкхам бол Сүкхам дээр бол чойчон ойсуу сардууж яваа байхгүй. Гэхдээ дод зэмүү хоёр Сүкхам зарим дээр нь бол төрдөг юм аа. Ингэж ойлгол яг тарах. Гэтэл чойчог ойсужевийн дэм маян яан гэдэг нь бол Сүкхам л байдаг. Сүкхамын дэм болвол Сүкхамын дэм болвол чойчог ойсужевийн дэм маян боловч додон зэмүү болвол Сүкхамба гашигла живэн оноо гэж хэлсэн байж хэрэг. Ангил бол ингэж энэ Шаян дэ явууртаа л гэж. Нөгөө чинь байгаа гинэ. Сүкхамын дэндэ чойчог ойсуу сардууж яваа явууртал Сүкхамжийн Дэнжинжийн жансан цоглом Чимбуа ёвичртэй дэн дэвэн жансан цоглом ба ёвичр ий дэнла тэгчингийн жорлом Тэбадан чойчог ойсуу сардууж ёвичр юу ёвичр бол Шаян дэ явууртаал гэж тийм ээ. За Сүкхамжийн Дэнжинжийн жансан цоглом Чимбуа ёвичртэй дэн дэвэн жансан цоглом ба ёвичр ий дандаа тэгчингийн жорлом Сободон чойжон ойсуу сардууж яваа мэдээ ий дэнжинжийн жорлом чойчглоо навь Симба мэвэж ий дэнжинжийн жансан жорлом чойчглоо навь Симба мэвэж ий дэнжинжийн жорлом чойчг Чимбула навь Симба мэвэжтэй ий дэнда жансамжийн тонлом ойсуу сардууж яваа. За энэ юу вэ? Дэ явууртал гэдэг нь нөгөө дод зэмүү хоёр Сүкхам дээр төрөх бол байгаамаа гэсэн. Тэрийг явууртал Сүкхамжийн Дэнжинжийн жансан цоглом Чимбуа тийм ээ. Жансан цоглом Чимбуа. Дүрс ертөнцөд төрөл авчихсан жансан цоглом Чимбуа бол байгаамаа. Тэгээд тэр маань бол яг хөө тэр Сүкхамын одоо төрөл авсан бод садва жансан цоглом баа маань бол ий дандаа тэгчингийн жорлом Тэбодон чойчог гэдгийг төрөхгүй боловч тийм ээ. Төрөхгүй ч гэсэн мэдээ ий дэнжинжийн жорлом чойчглоо навь Симба мэвэж тийм Сүкхамын одоо төрөл авчихсан жорлом чойчглоо навь жанжуус юм байх. Ий дэнжинжийн жорлом чойчог Чимбула навь жанжуус юм ба. Мэвэжтэй ий дандаа жансан тонлом ойсуу сардууж мэвэж. Жансан тонлом ойсуу сардууж явна. Дэнда жансан жорлом чойчог Чимбу Жэвин дэн хоёр нь бол нэг гэж тавих гэдэг шүү дээ тийм ээ. Нэг гэж тавих гэдэг шүү дээ. Тэгэхээр бол жансан жорлом чойчог бол зөвхөн додвий дэн дээр л төрнө гэдэг. Барчин жидэн дээр бол батад өгсөн шүү дээ тийм ээ. Тэрийг энэ явууртал гэдэг нь бол чойчог ойсуу сардууж ивэ Сүкхамын одоо төрөл дээр чойчог ойсуу сардууж яваа явууртал гэсэн үг биш. Харин дод зэмүү Сүкхам дээр төрөх нь бол байгаамаа гэдэг үргэлжлүүлээд өгч байгаа юм. Үргэлжлүүлээд өг. За. Нева Сэмдэннээс тэгэхээр бол яах нь вэ? Сүкхам дээр бол төрөхгүй нэ. Сүгмэд хам дээр бол бүр байхгүй Сүкхам дээр байхгүй юм чи сүгмэд хам дээр бүр ядаа тийм ээ. Ойлгоо. Тэгэхээр жоглом чойчог бол зөвхөн дэдвий дэн дээр л төрөхгүй. Дэдвий лами хэлнийх нь төрөл дээр бол энэ төрлийг авч иж жорлом чойчог тийм үү. Тэрийг авч иж яах нь тэр төржиж жансан тонлон болвол дэнла жансамжийн тонлом ойсуу сар гэж хамгийн төрөл дээр жансамжийн тонлом ойсуу дэнла гэдэг байгаа чинь Сүкхамын дэнла шүү дээ тийм ээ. Сүкхамыг ярьж байгаа шүү дээ. Сүкхамын дэнла жансам тонлом ойсуу сар гэж. Нева Сэмдэнний тийм одоо Тэгчингийн жорлом ойсуу сардууж ивэ Сэмдэ яна Самданжийн ойшин юмжигийн гойдэ жансамжийн цоглом Чимбула навийн Симба яна Самдангийн ойши ховын чава шиг лам лава дэ давуу товна лам гава
Хамданжийн нярдуулаад байна. Дээж ядва митэ вечер. Дамбууд эртэл дэ яна чөйжүнжийн дэнгэнзэн товын тав вечер гэж. Чөйжүнжийн дэнгэнзэн. А тэг жансам тод жорлом тоглоход чөйжүнжийн дэнгэнзэн товын тав байгаа шүү дээ. Чөйжүнжийн дэнгэнзэн гэдэг чинь хамдангийн уншилаад байна тоо. Тийм ээ. Чөйжүнжийн дэнгэнзэн гэдэг юу хийдэг дэнгэнзэн гэхээр сонссон юм а мартдаггүй. Мартдаггүй. Одоо бурхан багшийн сургаалын тэр сонсоод огтосоо мартах. Хоёрдугаарт гэх юм бол чөйжүнжийн дэнгэнзэн бол энэ одоо замб твд байлаа ч гэсэн бурхан өөр твд номон жоохот эндээ байжгаад сонсож чад. Тийм гайхамшигтай. Энэ одоо бүр тийм одоо энд радиогоор тэнд ярьж байгаа хүний яриаг сонсч болж байгаа шүү дээ, тийм ээ. Америкт хүн одоо лайв хийхэд бид нар энд үзэж болж байгаа шүү дээ. Яг нэг цаг минут. Тэрэн шиг бол тод сэтгэлийн хүчээр бол тэрнээс хит давсан, тийм ээ. Хүн өөр твд ном айлтсан сонсдог, сонсноо тэгээд хизээч. Тэгэхээр ийм байдаг учраас бол одоо тэр хүн багшаас хойш тэр тамнир нь бол нөгөө хүн багшийн зарилгыг бол одоо цаасан. Тэгээд одоо дягаадагийн товоо дүжигнэ гэдэг. Би миний одоо ийм хэмээн сонссон цаг тийм одоо өглөгийн эзэн нөхөрсөл одоо хаадам ми одоо юу байсан тэр цагт бол хүн багш ингэж айлцсан юм а гэдэг ерөөсө үг өсөхийн одоо зөрөөгүй юм гэдэг. Бас нэг асуулт ч дээ ерөөсө Жирэлбаа нарын бас асуудаг асуулт ш. Яаж та нар мэдээд ингээм тийм ээ ингэсэн гээд одоо ийм ам бардам хэлж чадчихэна ч өчнөө юм айлцсан байна. Тэрийг одоо сонссон бүгдийгөө ингэ яаж тэгээд тэр чинь бүр тагтай нь газартай нь айсан одоо шавнартай нь тэгж санаж байгаа тийм ээ. Жагад пүмбэрила гэлэнгийн гиндин чумбод анжуусын би гиндин чум гэдэг тийм ээ. Тэгээд ингэж айлцсан гэдэг. Тэгээд судар болгон дээр л байгаа шүү дээ. Тэгээд линшин доо гэдэг өдөртгөл одоо хэлсэн. Тэгэхээр тэр шавнарч юм бол одоо бүгд ажил одоо анандаас авах. Чөйжүнжийн дэнгэнзэн тов. Чөйжүнжийн дэнгэнзэн. Чөйжүнжийн дэнгэнзэн гэдэг бол өөрөө юм. Тэгэхээр чөйжүнжийн дэнгэнзэн байгаагаар юуг нотлох гэдэг вэ? Тэгэхээр энэ бол хамдангийн ойшиг товлсон. Хамдангийн ойшиг гэдэг чинь хамдангийн нярдгоос хамаагүй дээр. Хамаагүй дээр. Самдангийн нярдаг бол бид нар самсаг үзсэн шүү дээ. Нярдаг бол самдангийн ойшигийнхаа доор байгаа зүйл шүү дээ. Жинэ товлоод дараа нь самдан одоо юу гэдэг додвийн одоо дочиг тэргүүтнийг бол одоо гимтээд үзээд додвийн символ бол одоо рагва байна, гимтэй байна, тийм ээ? Рагбар байна гэж үзээд тэгээд самдангийн одоо сэм сэтгэл бол одоо шивэр даваа гэдэг. Тэгээд жарга намжингийн лоо гэж гараад байгаа шүү дээ, тийм ээ? Жарга намжингийн юу? Одоо энэ додвийн юмонгоос салаад тэгээд жигдэмбийн ламлаад байна шүү дээ. Тэгээд жигдэмбийн ламаар бол тэгээд багнаад самдангийн хойшид. Тэгэхээр бол тэр самдангийн ойшийн бол нярдгоос арай илүү гэдэг нь юугаар илүү гэж байгаа юм тэгэхээр хаан одоо тэр бясалгалын орон болсон зүйлээ бол илүү сайн барьж байдаг илүү барьсан үзэгдэх нь илүү самдан нярд илүү үзэгдэл нь тодорхой байдаг тийм алчаа нанчаа гэдэг байгаа шүү дээ тэр энэ юу зинчаа гэдэг байгаа шүү дээ тийм ээ барьсан хэлээрээ тэр одоо бясалгаж байгаа зүйлээ хэлдэ алдахгүй барих нь бол илүү амар самдангийн нярдаг болвол уншигоо бодвол тэр тал нь арай сул арай нөгөө эгүүзэр одоо тэр бясалгаачингаас бол илүү арай илүү хүч шаардна шүү дээ. Тийм учраас бол ам лава дэдов томна гэдэг тийм ээ. Амар хялбар тийм одоо самдангийн ойшиг байж хахад нам гава гэдэг нь хизүү бэрх самдангийн нярдгыг дээр тулгуурлаж одоо бясалгах бол хэрэг байхгүй. Энэ бол тэгж бясалгаж байгаа гэдэг нь гэж хэлэх юм бол наач таарахгүй гэсэн. Амбууд эртэл гэдэг нь самдангийн ойшоо тоовортол яна тийм ээ зансан цоглом чимбула 8 гансыг яна чөйжүнжийн дэнгэнзэн тов тав гэж чөйжүнжийн дэнгэнзэн тэгээд шинэ товлоо тэгээд энэ чөйжүнжийн дэнгэнзэн товлж үнэхээр сайхна тийм тэгээд одоо бурхан багшийн сургаалыг бодтойгоор сонсох зайв сонс
зай өөр төвд байсан. Бид нар энд зам бүтэв бурхан багшийн байгаа газар одоо ирээд хувилгаанаар очиж чадахгүй маа ч гэсэн хуужинд суугаад очиж чадахгүй ч гэсэн хожинжийн дэнгэн зарилгын бол. Тэгээ ийм дэнгэн зүй юм гэсэн одоо маань бол тэгтэй. За Ниван уулаа гэж. Хажиг тэгчингийн жорлом, тэгчингийн тарваа чадан. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ дээр сэмдэн дээр бол самдангийн ойшилаад байна тоглох нь шүү дээ. Самдангийн ойшил. Самдан ойшил бол заавал тоглолцсон байх. Тэгэхээр тэр самдангийн ойшил дээрээ яах нь вэ? Гансан жорлон бол. Тийм аа гэсэн жорлон дод юм уу собож хожих чинь энэ дээр самдангийн ойшил дээр. Самдан дамбын нярдагч тийм ээ. Ягаад гэвэл нярдгоосоо илүү байж байгаа учраас тэр илүү дээрээ тэр самдан юу шингийн жорлон нь хүрх юм а гэсэн санаа шүү дээ тийм. Бидний одоо байж байгаа энэ төдвис юм хүрхгүй нэ. Бид нар бол маш одоо болох ийм одоо сэтгэлтэй байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр буруу энэ зөв гэдэг одоо энэ өчүүхэн муу ойлгох энэ оюун ухаанаараа бид одоо бүр ертөнцийг хэмжээд байгаа тийм. Сайн муу сайхан муухай гэж хэмжээд байна. Тэгэл нь өөрөө тийм хэмжиж байгаа багж нь өөрөө маш байгаа шүү дээ. Тийм учраас бол нарийн одоо багж нь бол тийм юм бадаглаж шинэ. За Ниван уулаа хажиг. За мөн чанар энэ тэгчин жорломжийн овоо шүү дээ тийм ээ. Тэгчин жорлом овоо хажиг тэгчингийн тарва чадхуун зогжээсүү жүмийн тэгчим жигдэмбийн ламдэ тэгчин жорломын цандаа гэж. Тэгчингийн тарва чадхуун гэдэг чинь тэгчин цогломын цанд шүү дээ. Тэгэхээр тэгчин цогломыг одоо төрсний дараагаар гарч ирж байгаа жигдэмбийн лам буюу эвлийн лам ертөнцийн зам жигдэмбийн лам гэх юм уу сожийн лам тийм энэ бол чингийн жорлмын цандаа гэж үгүйг газаргүй тавьж байгааз чингийн тарваа чадвар зогж ирсэн жунгаа буюу тэгчин цогломын жесүү гэсэн санаа шүү дээ. Цоглом одоо бүрэн гүйцэд төрөөд түүний дараагаар гэсэн тийм зогж жесүү гэдэг нь зогбор жэвэ ява тийм түүний дараагаар гарч ирж байгаа жигдэмбийн лам гэдэг нь сожийн лам. Чингийн жорломжийн цайны сэрнэ. Тэ бартал нянта даажимбын догоон онд сонгүй тэгчингийн жорлом дэ жигдэмбийн лам. Нянта даажимбын догоон онд сонгоо буюу урд нь нянта ламаар ороод нянта даажимбаа болчихсон. Даажимбаа болчихлоор чин зэрэг тэр чи яах вэ? Сожийн ламаар орох гэдэг шүү дээ. Нянта даажимбын догоон онд сонгоё. Тэгээд даажимбаа болчоод аг хөлөгний даажимбаа болчоод нёмон баганчаад тэгээд тэгчин ламаар ороод тэгчин цоглом тэгээд дээжлээ тэгчин жорлом руу ороод ирж байгаа ийм одоо боцодвагийн тохиолдол бол тэр хүний гэлд байгаа тэр жорлон болвол жигдэмбийн лам аян бичэрдээ тэ жигдэнлэн дайвын лам юм бичэрдээ тэ пагжужин чимба юм бичэр пагжужин чим пагжужин чимба буюу пагвын гансгийн сэтгэлд байгаа чимба буюу лам юм. Пагвын гансгийн сэтгэлд байгаа лам пагжужин пагвын гансгийн жудла явын чимба лам ондог ийхээ тэгээд тэгчингийн жорломч тэгчингийн цоглом жорломтой тэгчингийн сожил лам аян чин сожил лам аян чин сожил лам аян ба чин сожил лам ин дэна тэгчин сожил лам ин би мачвал тийм үү тэгчин сожил лам мөн үгүй оо ин би чаваа байна үгүй байх түн юу гэхээр янта даажун догоон ондуу сунгыг тэгчингийн жорлом чөөж тэгчингийн жорлом юм бол тэгээд тэгчингийн сожил лам юм тэгчингийн сожил лам жигдэмбэл лам тэгчингийн сожил лам яна жигдэмбэл лам гэх юм уу гэж бас тийм тэгчингийн сожил лам жигдэмбэл лам тийм ээ жигдэмбэл лам чин сожил лам тэгчин сожил лам яна сожил лам юм тийм үү би тавьж за шаян дэ мэтэ ортол тэгчингийн тарваа чадвар юм за хаяны одоо тавьсан хажгийн тавьсан энэ цань тийм ээ тэгчингийн тарваа чадвар зогж өсөж юм ээ жигдэмбэл лам дэ тэгчин жорломын цаны сэрва шаян мөн одоо бас харахгүй шалтгаан юу тэр мэтэ ортол
Тэгчингийн тарваа чадамжийн жүр журвийн тэгчингийн жорлом дээр тэгчингийн тарваа чадамж зогжээсүү мажун ичэр. Тэгээд ийм жүү юм биш. Энэ тийм. Жишээ нь одоо танд та надаас өмнө чин жорлон баа болсон. Чин жорлон баа болсон. Тэгээд надыг одоо хөтлөөд зам мөрөөр оруулахлаар миний сэтгэл төрсөн тэр одоо цогломын юу н уг шалтгаан нь бол таны сэтгэлд байгаа тэгчингийн жорлон баггүй. Тэгэхээр нөгөө тэгчин цогломын араас гарч ирж байгаа гэж тодорхойлж болохгүй байна. Чин цогломын өмнө байж байгаа тэгчингийн жорлон бас байж байна. Тийм ээ. Тэгчингийн жорлон байж. Тэгэхээр араас нь түүний төгс үзсний дараа гэж тэр үг нь бол байна. Гэдэг шүү дээ. Зогжээсүү гэдэг нь тавх байна. Гэдэг шүү дээ. Зогжээсүү. Тарваа чадсан зогжээсүү. Тарваа чадсан гэдэг бас цоглом аялгаа шүү дээ. За тийм байна. Дэйн жүр журваа байгаа учраас тий. Тэгчингийн тарваа чадвар жүр журвийн тэгчингийн жорлон дээр тэгчин тарваа чадвар зогжээсүү мажун. Тэгэхээр би миний намайг хөтлөөд таны одоо сэтгэл төрсэн байгаа жорлон дээр үндэслээд намайг хөтлөөд тэгчингийн цоглом руу оруулаад тэгэхээр миний цогломын сэтгэлд байгаа цогломын уг шалтгаан нь бол таны одоо жорлон болж байгаа учраас тэгэхээр тэр бол юу нэ миний сэтгэлд байгаа тарваа чадваргүй жүр журвийн тэгчингийн жорлон. Тэгээ таны тэр жорлон чинь тэгчингийн тарваа чадвар зогжөөсөө жун биш харин зогжөөсөө мажун гэж бүр жун ая. Тэгээ метэ ордод тэгчингийн тарваа чадвар жүр тэгчингийн жорлон тарваа чадвар зогжөөсөө мажун гэж тэгээд ингээд бүр тайлбарлахад та нарт бүр уйдахтай байна уу? Үүр ийм энгийн юм одоо нуршаадах юм. За би одоо амьд харьцаагүй болохоор ч яахгүй шүү. Өөрөө өөрийнхөө ярьж байгаа дундаа энэ химнэлдээ автаад л ингээд ярьчдгийг шүү зарим. Заримдаа за энэ ч гайгүй байна гэдээ явчихдаг. Бас тайлбар юм байсан ч юм болов. Түл одоо тэгээд яриад байдаг нэг одоо амьд харьцааг болохоор одоо яг. За хажиг мелом Умаас сонгийн Бонит догуй тэгчингийн жорлом дээр жигдэнлэн дайвын лам энэ сэрва мэдээтэй гэж. За мелон ондо масунгийн гэж шүү. Урд нь баг хүлэгний замаар ороогүй Донит догуй тэгчингийн жорлом. Тийм ээ? Донит догуй тэгчингийн жорлом гэдэг чинь юу хэлж байгаа вэ? Донитла тий. Донитла зовор мигнэ мигвийн гомжин шүү дээ нэг. Тийм ээ? Жорлом. Тэгэхээр баг хүлэгний замаар ороогүй хоосон чанарыг онж таньж мэдсэн тэгчин жорлон болов жигдэнлэн дайвын лам энэ сэрва мэдээ те. Тэгээ сусаж юун лам юм байгаа шиг авдийн жигдэнлэн дайвын лам дэ жапагжин ламла жидрэг бичэр дан. Тийм ээ. Энэ бол мелон ондо масан түрүүнийх бол нянта даажимжин догоон ондо сонгоо гэсэн чинь урд нь нянта даажимба болцсон тохиолдол бол тэр хүний сэтгэлд байгаа лам бол сожийн лам биш. Тэгээ жигдэн би лам биш. Тэгсэн бол пагвын лам юм. Ягаад гэвэл пагжужийн лам чимба юм тийм шүү дээ тийм ээ. Одоо мелон ондо масунга гэхээр урд нь одоо баг хүлэгний замаар ороод Исваниса одоо багнаад тэгээд тэгээ даажимба энэ төр болоогүй. Зүгээр одоо над шиг игэл байжгаад тэгээд анхлан зам мөрөөр орохдоо их хүлэгний замаар шууд орсон. Тэгээд их хүлэгний ном одоо сонсох санах одоо тэргүүтээ тийм ээ. Ингээд суралцаад тэгээд хоосон чанарыг таньж мэдээд тэрийгээ бясалгаад тэгээд тэгчин жорлон болж байгаа байж болно шүү дээ. Тэр тохиолдол бол түүний сэтгэлд байгаа тэгчин жорлон бол жигдэнлэн дайвын лам биш жигдэн би лам юм. Сожийн лам юм. Гавдын жигдэнд жигдэн лайн дайваа гэдэг яриад байгаа чинь бол жапагжийн ламла жидрэг тийм ээ. Жапагжийн лам. Сожийн юм уу? Пагвын лам юм уу гэдгээр нь ярьж. Гүнзүв дондом юлдүж жидвийн ламла жид мэрэг би чи. Ухаан бясалгаж байгаа зүйл нь гүнзүвийн чой байна уу? Дондомбын чой байна уу гэдгээс нь жигдэнлэн дайвын лам гэж ялгаагүй юм шүү гэж энэ их гоё хэлж өгсөн байх шүү тийм ээ. Гоё ялгаж өгсөн байх шүү. Жишээ нь хоосон чанар гэдэг чинь дондом дэм бааш тийм үү? Үнэмлэхүү үнэн. Хоосон чанарыг бясалгаж байгаа зам мөр учраас одоо жигдэнлэн дайвын лам гэдэг юм уу те. Эсвэл одоо мэрдэгва мөнх усыг бясалгаж байгаа бумба мэрдэгва бясалгаж байгаа доо бол одоо
хожээ иглийн зам мөрж тэр бясалгах тууны нь бол талаас нь яриагүй юм шүү. Яриагүй юм шүү. За тэгсэн санаа шүү дээ. Гүнзүү юлдүжидвийн лоо байх юм лам байх юм бол хожийн лам гэдэг. Дондом одоо юлдүжидвийн лоо. Тэгээд дондомбын чойла анхаарал хандуулж бэлтгэж байгаа гэсэн санаа ш. Дондомбын чой юлдүжидвийн лам байх юм бол пагвын лам гэдэг юм. Ингэж бол ялгахгүй шүү. Жид мэрэг бичэр мэрэг бичэр. За Сүмба дэртаал Жансан тонломбын жүжийн гүнзүү оюлдүжидвийн чимбадэ жигдэн лам баян бичэр. За Жансан тонломба гэдэг чинь бол пагвын ганцыг шүү дээ, тийм ээ? Пагва болсон. Тэгсэн мөртөө Жансан тонлом пагвын лам товолцсон ч гэсэн тухайн пагвын гансаг маань тийм хутагт одоо болсон одоо дэндүн гончиг болсон гэсэн үг шүү дээ, тийм. Тэр бодгаал маань гүнзүүгийн чой бясалгаж байгаа тэр зам мөр одоо тэр одоо чимбаа нь бол жигдэн лам биш. Тэгэхээр тухайн бодгаалаас нь тийм ээ игэл байна уу, пагва байна уу гэдгээс нь тэр зам мөр нь пагвын лам уу, хожийн лам уу гэж тавьж байгаа болохоос биш. Бясалгахууны нь бол талаас нь бол тавиагүй маа. Нэгэн тал одоо пагвын гансаг болсон бол гүнзүүгийн чой бясалгаж исэн ч тэр бол пагвын лам гэж. Сумбадэртал Жансан тонломбын жүжийн гүнзүү оюлдуу жидва юу гүнзүүгийн чой мигюлдүү жана жидвийн чимбадэ жигдэн лам аян бич. Жигдэн лам аян бартал пагвын лам юм бич гэдэг шүү дээ, тийм ээ. Пагвын лам. А Жепагжийн ламла жидрэг би чирдан гэдэг нь жепаг гэдэг нь Ж гэдэг нь бол сожээ гэсэн үг. Игэл паг гэдэг нь пагва буюу хутагт. Сожийн лам пагвын ламла жидрэг. Жигдэн лэ дайван. Сожийн лам юм уу? Иглийн одоо зам. Тэр игэл гэдэг нь бол бодгалын шүү дээ. За ян хажиг гомжун зоврж үрвийн тэгчингийн дон ондог те тэгчин жорломжийн цань. За одоо нэлээд төгсөж гэлж байгаа биз. Таны хажиг бол тэгээ яасан тийм ээ. Таны хажиг бол ингээд өсгөлтэй шүү дээ. За одоо тэгэхээр тэгвэл бол гомжун зоврж ураа. Гомжун зоврж ураа тий. Хойвын шива тийм ээ. Хөжүнгийн шива, самжунгийн шива, гомжунгийн шива гэдэг гурав байгаа шүү дээ тийм ээ. Энэ дотроос гомжун зоврж урвийн тэгчингийн дон ондог гэж. Тэгчингийн дон ондог бол шүү дээ. Жорломын цанд тийм ээ. Жорломыг хэлж байгаа шүү дээ. Дон ондог. Тэгчингийн гомжун зоврж урвийн тэгчингийн дон ондог тий. Тэгчинжийн жорломжийн цанид цэрна дэмэтэ барта. За мөн одоо болохгүй ингэ. Хонжоо дэс дүйвийн хойсомжийн шэро яваа шиг. Гомжун зоврж урваа маян бийч. Тэгэхээр тэгчингийн жорломжис дүйвийн тэгчин жорлом мөн мөртлөө хойвын шэро, самбын шэро бас байгаамаа. Жорлом мөн энэ цонжоо дэ дүйвийн цонжоо тэгчин жорлом ярьж байгаа. Тэгчин жорлом цанд. Тэгээд цонжоо нь бол тэгчин жорлом. Дүйва гэдэг нь тэрэнд хамаарагдах гэдэг нь тэр мөн л гэсэн санаа шүү дээ. Дүйвийн дэвцэл нь бол им би зүлжис дүйва. Им би зүлжис дүйва. Тэгэхээр цонжоо дэ им би ховын шэро, самбын шэро гэсэн. Тэгээд цонжоо дэ им би гэсэн. Дүйва гэдэг нь дүйва гэдэг чинь бас их төвхтэй үг шүү дээ. Энэ хүн чумуудаар маш их гардаг шүү дээ. Дүйвийн гэж. Дүйва гэх дэвцэл нь бол олон янзар гэж. Одоо энэ дээр бол им би зүлжис. Им би зүлжис дүйва гэдэг нь тухайн зүйл нь мөн байх. Тэгэхээр цонжоо дэ дүйва гэдэг нь жорлом им би хөжүнгийн ширүү, самжунгийн ширүү яваагаан шиг дэ тийм ээ. Цонжоо имбурж үрвэ гэдэг нь жорлом имбурж үрвийн хөжүнгийн ширүү, самжунгийн ширүү дэ гомжун зоврж урваа маян бийчл. Гомжун зоврж урваа маян. Тэгэхээр юу лээ? Тэгчингийн жорлом имбурж үрвийн төжингийн ширүү дэ тэгчингийн жорлом юм. Гомжун зоврж урваа маян. Тэгэхээр таны тавьсан цанд бохгүй байна. Гомжун зоврж үрвийн тэгчингийн дон ондоо тэгчингийн жорлом тэг би чад гэдэг шүү дээ. Ууршлах. Яваад иртал
дээд дүйбийн черв сүм галвын чирэг. Тэгэхээр нөгөө тэгчингийн жорлон ямбар журвын төжингийн ширв, самжингийн ширв, гомжингийн ширв сүм бол хоорондоо галваа юм аа. Хоорондоо галваа юм. Ягаан юм ба байх үг шүү дээ. А гомжингийн ширв, самжингийн ширв тийм ширв бол сүм бол хоорондоо галваа юм аа. Дамбуу дээр таал жансамжийн цуглумжис төвийн гомжингийн ширв ядуур хүндүй суглаа шатв. Жансам цуглумжис төвийн гомжингийн ширв ядуур хүндүй тэргүүт. Энэ бол шүү дээ. Жансам цуглумжис тэр жансам цуглумжис дуваа гэж бод. Жорлом гээгүй шүү. Цуглумжис төвийн гомжингийн ширв ядуур. Жансам цуглумж гэсэн яа штэ тийм ээ. Гомжингийн ширв бол байгаа штэ. Юу гэдгийг тэрдэг байгаа юм гэдэг. Тэрдэг байгаа юм гомжингийн ширв байж болно штэ. Байгаа штэ тийм ээ. Ямбаши гомжингийн ширв байгаа штэ. Тэгэхээр тэр мал. Гэхдээ энэ хажиг бол гомжин зовж урва гэсэн чинь энэ дээр бол дансам цуглумжис төвийн гомжингийн ширв юу. Таа маж юу. Гүндээ соглоос сүм бай. Гүндээ соглоос сүм баян. Гомжингийн ширв ёо би яах вэ? Гомжин зовж урва гэсэн. Тэгэхээр жансам цуглумбын үед Дямбаши лам мигвийн гомжингийн ширв ёо. Дямбаши лам гомжин зовж урвын жансам цуглум мэдээ. Тэгээд жансам юу гомжин зовж урвын жансам цуглум байхгүй. Гүндээ соглоос хажиг бол аранлаг бол гэсэн бол жансам цуглумжис дүйбийн гомжингийн ширв ядуур гүндээ соглоос сүм баян. Чаа маж. Чаа маж. Сүм баян. Миний цанид бол ийм гомжин зовж урва гэсэн болоос гомжинд журва гээгүү шүү. Гомжин болцохоороо гээгүү голлно гэсэн үг байгаа шүү дээ. Тэгвэл яах вэ? Өмнө нөгөө гиндэн нишүүгийн цанд дээр тэгээд тий. Таничийн сүр тамаала рэгнэ мэвала дон юу вечэр таничийн сүр намаала зов сумбал одоо юу вечэр гэдэг нөгөө өөртөө тэгж хэлвэл яах юм? Харанлагт. Тийм ээ. Таничийн сүр амаала зов сэрвала дон юу вечэр гэдэг. Ингүүл бас бүгдэл юм байна тийм ээ. Харанлаг болох тэр өмжингийн ширөө ядуурсан өндөөс болоо. Тэр нь бол одоо зовж бол. Яг нь үгэн дээр нь л ингэж хэлэхгүй юу? Би. Тэгэхээр одоо маха бандита манай их чаны лам өмжин зовж үрээ гарл одоо болоод л байна шүү дээ. Тэрийг нь бол цааш нь хөөж таавалж бодлох бол. За цааш нь хоноор жансамжийн жорломжийн гавсуу гомжин зовж урва маян бартаал. За жансамжийн жорломын үед бол гомжин зовж урва маян барт. Дээд дүйвийн тойсомжийн ширв гомжин зовж урва маян бичэр шин. Мачаа гэж. Мачаа. Нэгэсэндээ тойсом ширв гомжин зовж урва маянна гомжин зовж урва маян бэ мачаа л гэсэн үг шүү дээ. Оноо тэгчинжин цогломжийн гавсуу тойсом зовж урва маян барт. Дээд дүйвийн гомжингийн ширв тойсом зовж урва маян бичэр тавах. Танихаар бол оноо гэдэг ер нь дасаал тийм байгаа шүү дээ. Оноо гэдэг. Тэгвэл танихаар бол тэгчингийн цогломжийн үед ч гэсэн тойсом зовж урва маян барт. Дээд дүйвийн гомжингийн ширв тойсом зовж урва маян бичэр тавах. Ян хажиг аранжуу тэгчингийн тарваа чадун зогжээсүү жүмийн тэгчингийн дон ондоо де ийн цанидуу маравала тиги тэрдажууга зүгбис орлаа. За өөр хажиг болохоор юу гэсэн лээ? Аранжуу гэдэг тийм арангийн жуу жорломжийн жуу тэгчингийн тарваа чадун буюу цогломыг хэлж байгаа шүү дээ. Тэгчингийн тарваа чадун цогломын цанид шүү дээ тийм ээ. Тэгээд рангийн жүү тэгчингийн тарваа чадун зогжээсүү жүмийн тэгчинжийн дон ондоо тийм. Ранжуу
тэгшингийн тарваа чадван зогжоосо жумын тэгшингийн дон. За түрүүн нөгөө тэгшингийн тарваа чадван зогжоосо жумын тэгшингийн дон ондог гэж тавихаар ранжуу гэдэг байсан шүү дээ, тэ. Тэгшингийн тарваа чадвангийн жүр жүрвийн насан жорлом яваа шиг дээ маян бич зогжоосо жум маян түрүүн гахалцсан шүү дээ. Тэгэхээр аранжуу гэдэг үг нэмээд оруулсан. Тэгсэн чинь аранлаг юу гэж юм гэхээр ийм цанид дүү маравалаа гэж тийм. Тэгчингийн жорлонгийн цанид гэж хэлдэг. Тиги сэрдаа зүгээс дорлаа гэж зүгээр зүгээр доош нэгээд тийм ээ. Үгээр зүгээр л үг нэмээд ингээд яшиг болов. Ранги лүгний гэж. За тэгэхээр энэ цандыг бүлээн зөвшөөрөх байгаа чи одоо өөрийнхөө цандыг тавих хэрэгтэй шүү дээ. Ранги жүрвийн тэгчингийн тарваач одон зогжоосоо жүнгийн тэгчингийн дон ондод ийм цанид гинэ. Ийм цанд тавьчихъя 10. За тэгтэл нөгөө хажигийн цанд чи юу лээ? Аранжуу тэгчингийн тарваач одон зогжоосоо тэгчин ондог гэсэн шүү дээ, тийм үү? Рангийн жүрвийн гэх аранжуу гэх хоёрт ялгаа байгаа юм. Бус нь бүгд адилхан. Ранги жүрвийн гэх ранжуу гэдэг чинь рангийн жүрваа гэсэн үг биш юм уу? Шинги жүрваа гэсэн үг биш үү? Ранги жүрваа гэсэн. Ранжуу гэдэг чинь. Тэгээ аранлагт өөрт нь энийг хэлвэл юу гэх юм бол ийн цанидуу маравала цигис сэрда зүгээс дорлаа гэдэг үргэж. Ямар ялгаа байгаа? Та нарт юу гэж бодогдож байна? Энэ ялгааг харж байна уу? Ранжуу тэгчингийн тарваа чаддун зогжоосо жүмийн тэгчингийн дон. Нөгөөх нь болохоор рангийн жүрвийн тэгчингийн тарваа чад. Хэн нэг л юм биш үү? Рангийн жүрваа гэдэг ранжуу гэдэг чинь тэр хорвоод байгаа зовж байгаа чинь ранжуу нямунлаж яваа. Ранжуу нямун. Тэр рангийн жүрвийн нямунлаж яваа л гэсэн үг. Ранжуу гэхээр рангийн жүрваа гэсэн үг биш юм уу? Ранжуу тэгчингийн тарваа чадван гэдэг чинь рангийн жүү юм балаа говаа юм уу? Аян балаа говаа юм. Ранжуу тэгчин хажгийн тавьсан шиг ранжуу тэгчингийн тарваа чадван шивэ ранжуу юм балаа ойлгох хэрэгтэй юу? Аян балаа ойлгох хэрэгтэй юу? Ранжуу юм балаа л гэж. Рангийн жүрвийн гэхээр аранлагын тавьсан рангийн жүрвийн гэдэг чинь рангийн жүү юм бал гэсэн үг. Ялгаа байгаа юм энэ дээр. Тиги сэрдаа зүгээс дорлаа гэж орчвол яах юм бол? За дий цанид ин гэж. Дий цан. За энэ цандыг хийж. Эла яна тэгчингийн жорлом дод юм уу собоо чэжгдэн шиг. Энэ дөрв байгаа гэж. За тэгтээ бол тэгчингийн хойчиг бол дотроо төмбөрн чимбүүсүнтэй гэж. Тэгээ тэгмэнгийн жорлон бол төмбөрн чинсүн байхгүй. Собоо чимбуудан чойчгоны дөтэй гажиг мажигийн гэсэн шүү дээ. Нэг тооч. За хажиг уншгаа. За өнөөдөр энэ хажиг орсон юм баахан лүн татаад. За өнөөдөр энэ хүрээс маргааш аранлагын цандаас тэгээд